Сайн байцаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Өнгөрч байгаа 1-7 хоногийн туршид олон улсад болсон онцлог үйл явдлуудаас та бүхэндээ таймлан танилцуулъя. За өнгөрсөн дэлхийн тайм хөтөлбөрийн төгсгөлд бол Америк болон Ираны талууд Швейцарт уулзаж тохиролцсон харилцан ойлголцлын санамж жижигтэй гарын үсэг зурах ёстой байсан боловч Израиль Ливаны хооронд цохилтууд өгсөн харилцан өгч буй цохилтуудаас шалтгаалж Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance-ийн Швейцарт хийх аялал бол хойшлогдсон гэсэн энэ мэдээллийг бид хөрвж байсан. За ингээд үндсэндээ бол Баасан гарагт өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Швейцарт зохиогдох ёстой байсан хоёр талын гэрээнд гарын үсэг зурах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол бол хойшлогдсон. За тэгвэл энэхүү ёслол өнгөрсөн 7 хоногийн ням гараг болон энэ 7 хоногийн даваа гарагуудад төлөвлөгдсөн ёсороо Швейцар улсад бол зохион байгуулагдсан. За энэ талаарх мэдээллийг та бүхэндээ энэ 7 хоногийн дэлхийн тайм хөтөлбөрийнхэнд онцолж байгаа юм аа. За тэгэхээр Швейцарын Люцерн нуурын ирэг дээрх Бюргеншток хэмээх амралт зугаалгын жижиг хотод 2 хоногийн турш урагшлан зохион байгуулагдсан Америк-Ираны эхний ээлжийн уулзалт хэлэлцээ даваа гарагт бол өндөрлсөн байгаа. За ням гарагт хэлцээний эхний өдөр талууд уулзаж яриа хэлэлцээгээ эхлүүлсэн боловч энэ үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн Иранд дахин цохилт үзүүлнэ гэж хийсэн энэ сүрдүүлгийн хариуд Ираны төлөөлөгчдийн тэргүүн Мохаммед Багер Галибаф Америк нэгдсэн улсын төрийн тэргүүнийг хийж буй мэдээлэлтэй болгоомжтой хандахгүй бол манай зэвсэг хүчин хариу өгөхөд бэлэн байна гэсэн ийм мэдээлэл хийсэн. За мөн дээрээс нь Ираны талын дипломатч нар бол хэлэлцээний өрөөг орхиж гарсан бас ийм үйл явдал бол болсон. За ингээд тухайн үед бол ингээд хэлэлцээ зогслоо, завсартлаа гэх ийм мэдээлэлүүд гарч ирсэн бол дипломат их сурвалжуудын мэдээлснээр бол хэлэлцээ бүр мөсөн зогсоогүй үргэлжлэх болно хэмээн мэдээлж байсан. За тэгээд Ираны дипломатч нар буцаж хэлэлцээг эхлүүлснээр Америк Ираны эхний шатны энэхүү уулзалт хэлэлцээ 2 өдрийн турш явагдаж өндөрлсөн байгаа. За тэгээд Ираны дипломатч нар иргэн хэлэлцээнд нэгдсэн нь талууд бол үндсэндээ мөргөлдөөнөө зогсоох юм өвсөл ирмэлцэлтэй өвсөл сонирхолтой байгаа гэдгийг бол бас давхар харуулсан байгаа. За Америк Ираны эхний ээлжийн уулзалтын үр дүнгийн талаар Америк Ираны төлөөлөгчд даваа гарагт бол тусдаа мэдээлэл хийсэн байгаа. За Ираны тал бол газрын тос байгалийн хий гэх зэрэг эдийн засгийн хоригоо цуцлуулж битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлэхээр Америк нэгдсэн улсын талтай тохиролцоо хийснээ бол зарласан. За мөн одоо тэдний хувьд бол тулгарч байгаа гол сорилт бол Ливан дахь мөргөлдөөнийг намжаах асуудал гэдгийг Ираны гадаад иргэн сайд Аббас Аракчи сошиал хуудасаараа дамжуулан бол мэдгдсэн байна. За харин Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance уулзалтын дараагаар сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлтэй энэ удаагийн хэлэлцээ нь эцсийн хэлэлцээр байгуулах маш сайн эхлэлийг тавьж өгсөн гэдгийг бол онцолсон. За тэгээ Ираны битүүмжлэгдсэн хөрөнгийг шар буурцаг улаан буудаа зэрэг Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ийм маягаар чөлөөлнө. Зөвхөн ийм маягаар бол зарцуулах ёстой гэсэн ийм бас мэдээлэл хийсэн байгаа. За харин терроризмыг санхүүжүүлэхэд бол тэдгээр хөрөнгийг ашиглахыг бол хориглож байгаа гэдгийг мэдгдсэн. За мөн Ираны тал олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдийг цөмийн хөтөлбөрөөр хянуулахын тулд дахин Иран улс бол их орондоо хүлээж авахар болсон гэдгийг JD Vance зарласан байгаа. За энэ талаар мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол дараагаар нь бас давхар мэдээлэл хийсэн. Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтнүүд Иранд очиж Ираны цөмийн хөтөлбөрийг бол хянах болно гэсэн зүйлийг бол мэдгдсэн байгаа. За тэгвэл Америк Ираны хооронд талуудын хооронд зуучлагчаар ажилласан Катар, Пакистан улсууд мөн даваа гарагт бол хамтарсан мэдээлэл гаргасан байгаа. За энэ хамтарсан мэдээлэлтэй энэ удаагийн эхний ээлжийн уулзалт хэлэлцээ эерэг бүтээлч уур амьсгалд болж цаашдын техникийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох ийм томоохон ахиц дэвшилт хүрсэн гэдгийг бол тэмдэглэсэн байгаа. За Америк Ираны талууд харилцан ойлголцлын санамж жижигтэй үндэслэн хэлэлцээрийн үйл явцыг хянах өндөр түвшний хороог мөн байгуулахаар тохиролцсон гэдгийг бол зарласан. За зуучлагчдын хамтарсан мэдээлэлд дурдсанаар бол энэхүү өндөр түвшний хэлэлцээ дууссан харин үргэлжлээд
техникийн түвшний яриа хэлэлцээ энэ 7 хоногийн туршид Швейцарын Бюргенштаг хотноо үргэлжлэн явагдана гэдгийг бол ийхүү мэдэгдсэн юм аа. За мөн дээрэс нь цаашдаа эцсийн хэлэлцээр буюу 60 хоногийн дараагаар байгуулагдана гэж яриад байгаа. Энэ Америк Ираны хоорондох энхийн хэлэлцээний энэ хэлэлцээрийг байгуулах үндсэн зургийг бол боловсруулсан гэдгийг бол мэдээлсэн байгаа. За ингээд болон болохгүй гэж өнгөрсөн 7 хоногт нэлээд бас анхаарлын төвд ороод байсан Америк Ираны эхний ээлжийн уулзалт хэлэлцээ бол үндсэндээ ийм үр дүнтэй болж өндөрлсөн. За энэ хэлэлцээг энэ уулзалт хэлэлцээг зохион байгуулахад зуучилсан Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф бас уулзалтыг зохион байгуулсан, ирсэн, оролцсон, зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст бол бас ингэ талархал илэрхийлсэн байгаа юм аа. За ингээд ер нь бол нэлээд тийм амжилттай гэж хэлж болох үс юм эхний ээлжийн уулзалт хэлэлцээ зохион байгуулагдсан. Одоо хамгийн гол нь талууд тэрхүү 14 зүйл залт бүхий тохиролцсон харилцаа боловсролын санамж бичигийнхээ дагуу хүлээсэн үүргүүдээ зөрчилгүй биелүүлэх. За энд бол 30 хоногийн хугацаатай, 60 хоногийн хугацаатай гэдэг олон ийм үүргүүдийг бол зааж өгсөн байна. Үүнийг биелүүлэх үүргээ бол хүлээж байгаа. За тэгээд амжилттай үүргээ биелүүлж чадах юм бол Америк Ираны хооронд энхийн хэлэлцээр бол байгуулагдах энэ эхлэл бол ийхүү тавигдаад байна. За харин тэгвэл Америк нэгдсэн улсын Конгрессийн дээд доод 2 танхим энэ Ираны дайныг эхлүүлсэн ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулсан энэ цэргийн ажиллагааг хязгаарлахад чиглэсэн тогтоолыг энэ 7 хоногт дэмжин батлаад байна. За юу сонирхолтой байна вэ гэхээр өмнө нь бол энэ Трампын Ираны эсрэг цэргийн ажиллагааг хязгаарлах хуулийн тогтоолыг Конгрессийн доод танхим буюу төлөөлөгчдийн танхим дэмжин баталсан бол энэ 7 хоногт Сенатын буюу дээд танхим баталлаа. За тэгээд аль танхимд Трампын бүгд найрамдах нам олонх байгаа хэдий ч түүний явуулж байгаа бас энэ дайн нь дотоодын төдийгүй олон улсад бас ийм олон хямралуудыг бас үүсгэсэн учраас гэдэг үүднээсээ Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллагын дээд доод танхимуд бол бас түүний энэ үйл ажиллагааг хязгаарлахыг бол ийхүү дэмжиж байна. За Конгрессийн хамгийн ялангуяа Конгрессийн зөвшөөрлгүйгээр ерөнхийлөгчийг Америк нэгдсэн улсын цэргийг урт хугацаанд байлдааны ажиллагаанд оролцуулахыг хязгаарлах зорилго бүхий дайны эрх мэдлийн тухай хууль юм их энэ тогтоолыг бол мягмар гарагт Сенатын 50-ыг харьцан 48 гэсэн саналаар бол дэмжсэн байгаа. За үүний өмнө бол төлөөлөгчдийн танхим 215-ыг харьцан 208 гэсэн саналаар бол баталсан. За Сенатын санал хураалтын үеэр бүгд найрамдах намын 2 сенатч л оролцоогүй, харин тус намын 4 сенатч арчилсан намтай хамт тогтоолыг дэмжсэн. Арчилсан намын 1 сенатч эсрэг санал өгсөн байна. За энэ тогтоол нь ерөнхийлөгч Дональд Трампыг Конгрессийн шууд зөвшөөрлгүйгээр Иран улсын эсрэг байлдааны ажиллагаанд Америк нэгдсэн улсын зэвсэг түвшнийг үргэлжлүүлэн оролцуулахгүй байхад бол чиглэж байгаа. За гэхдээ хэрвээ Америкийн цэргүүдэд шууд аюул занал хил үүссэн эсвэл өөрийгөө хамгаалах нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд энэ хуулийн хязгаарлалт бол үйлчлэхгүй юм аа. За цагаан ордны зүгээс бол энэхүү хуулийн тодорхой механизмыг үндсэн хуультай нийцэхгүй гэж үзэж байгаагаа бол мэдэгдсэн. За мөн дээрээс нь Ираны эсрэг цэргийн ажиллагаа хоёр талын галз зогсоох хэлэлцээрээр дууссан учраас энэ тогтоолыг хэрэгжүүлэх шаардлага байхгүй гэсэн тийм байр суурийг бол илэрхийлээд байна. За харин Америк нэгдсэн улсын хууль тогтоох байгууллага энэ тогтоолыг баталснараа гүйцэтгэх засаглалд бол дохио өгч байна. За зөвхөн нэг удаагийн цэргийн энэ Ираны эсрэг цэргийн ажиллагааны асуудлаас гадна Америк нэгдсэн улсын гадаад бодлого цэргийн шийдвэр гаргалтад Конгрессийн үүргийг бол дахин тодорхойлох явдлыг бол энэхүү энэ 7 хоногт дэмжин баталсан энэ хуулиараа бол бас онцлон сануулж байна. За дэлхийн тайван хөтөлбөр үргэлжлэж байна. Бидний онцлж байгаа дараагийн нэгэн үйл явдал сэдэв бол энэ 7 хоногт Оросын улбаны улсын ерөнхийлөгч болон гадаад хэргийн сайд замун бусад удирдах албан тушаалтнууд Украинтай энхийн хэлэлцээ дахин эхлүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдэж илэрхийлсэн явдал байгаа юм аа.
За тэгэхээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин гадаад иргэн сайд Сергей Лавров нар Украинтай хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн гэдгийг бол мэдгдлээ. За Оросын төрийн тэргуун мягмар гарагдсан газрын гишүүдтэй захим зөвлөгөө хийх үеэрээ Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ бол одоо илэрхийлсэн. За ингэхдээ тэрээр өмнө ч гэсэн одоо Москвагийн зүгээс удаа дараа үнийг илэрхийлж байсан гэдгийг онцолсон. За тэгээ 2025 онд Стамбулд хүрсэн тохиролцооны суурин дээр хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа бол Путин мэдгдсэн юм аа. За гэхдээ Путиний энэхүү мэдгдэл бол бас хоёр талтай байгаа. Юу гэхээр Орос Украины хоорондох хэлэлцээр нь 2022 онд Турки Стамбул хотод одоо хийсэн хоёр талын тохиролцоо. За 2025 оны 8 сард Аляскийн Анкоридж хотод Орос Америкийн нэгдсэн улсын одоо удирдагчдын төрийн тэргүүнэрийн хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн одоо энэ тохиролцсон зарчим. За мөн 2024 онд Оросын гадаад хэргийн одоо яамд бас Путин үг хэлэхдээ тодорхойлсон энэ зарчмууд дээр бол үндэслэх ёстой гэж бол Путин мэдгдсэн байгаа. За тэгээд мөн дээрээс нь Владимир Путин бол өөрийнхөө мэдгдэлтэй Украины тал Оросын иргэний дид бүтцэд халдах замаар өөртөө хэлэлцээрийн таатай нөхцөлийг одоо бүрдүүлэх. Оросын нутаг дэвсгэрт одоо Украины үзүүлж байгаа эдгээр одоо дроны цогцолтуудаараа өөрийгөө одоо ийм хүч чадалтай болсон ийм хуурамч байдлыг харуулах гэсэн ийм одоо хуурамч ийм зорилготой бий болгохыг бол одоо ийм хүч чадлаа харуулсан гэдгээ ингэж одоо хуурамчаар харуулахыг бол оролдож байна гэдгийг бол мөн дээрээр тэмдэглэн хэлсэн байгаа. Эсвэргээрээ Оросын албаны улс бол одоо юу гэдэг хүч чадлаа алдсан ч гэдэг юм уу ийм зүйл бол байхгүй байгаа гэсэн юм одоо мэдээллийг ийм одоо зүйлийг бол илэрхийлсэн байна. За харин эсвэргээрээ Оросын албаны улс бол өдөр бүр одоо байлдааны одоо фронтод тэ галын шугамд бол одоо өдөр бүр урагшилж байгаа учраас одоо тулааны талбар дээрх бодит байдал бол яг үүндээ бол өөр байгаа гэдгийг Путин илэрхийлсэн байна. За тэгээд Путин бол одоо юу гэдэг яг өөрийн зүгээс энэ хэлэлцээр хийхэд бэлэн байна гэдгийг бол бас төдийлөн хэлээд байдаггүй. Тэгэхээр түүний хэлж байгаа үг болон за нөхцөл байдал бодит байдал ямар байгаа вэ гэдэг дээр бол бас олон улсын шинжээч нар бол өөр зүйлийг ярьж байгаа. За жишээлх юм бол үнэхээр одоо Москва болон Оросын томоохон хотууд за ялангуяа Оросын энэ газрын тос байгалийн хийн одоо энэ байгаль өмчүүд Украины дроны цохилтод өртөөд байгаа нь бол үнэхээр Оросд эдийн засгийн хувьд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас Путин одоо энэ яриа хэлцээ хийя гэж одоо ийм мэдээлэл хийж байна. Буюу одоо юу гэдэг шалтаа бууж байна ч гэсэн маягаар л тайлбарлаж байгаа хүмүүс байна. Нөгөө талд үгүй тийм зүйл бол огт болоогүй. Орос бол хүчтэй хэвээрээ Оросын зэвсэг бол хүчтэй. За Путинд бол одоо юу гэдэг дараагийн одоо бодцсон төлөвлөсөн зүйлүүд байгаа. Мөн дээрээс нь Путин ингэж Украинтай инхийн одоо хэлэлцээ хийхэд бэлэн байна гэсэн мэдээлэл хийж байгаа нь эсвэргээрээ энэ Европын талыг ингэж одоо барууны талыг дараагийн үйлдэлийг нь харах гэж одоо сорж байгаа тандаж байгаа юм үйлдэл юм а гэж тайлбарлах ч одоо юм ажиглагч нар бол байгаа юм а. За тэгэхээр бол энэ бол одоо хоёр талтай юм зүйл болж байна. За Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн одоо Орос улс Украинтай хэлэлцээ одоо тасалдсан цэгээс нь өргөжлүүлэхэд бэлэн байгаа гэдгийг ямар гарагт хэлсэн. За мөргөлдөөнийг шийдвэрлэх нөхцөлийг бол одоогоос жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын Аляска мужийн Анкоридж хотод хэлэлцэж тохиролцсон. Одоо энэ одоо цэгээс өргөжлүүлэхэд бэлэн байна. За тухайн үед бол одоо хэлэлцэж тохиролцсон хэдий ч Украиныг зэвсэглэх цаг хугацаа очихын тулд энэ хүү зөвшөөрлийг бол барууныхан бол хойшлуулсан гэж үзэж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. За ижил төрлийн мэдээллүүдийг Оросын албаны улсын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Кремлийн зөвлөх Юрий Ушаков зэрэг бусад өндөр албан тушаалтнууд бол хийсэн байна. За ер нь Оросын одоо энэ өндөр албан тушаалтнуудын зүгээс бас хийж байгаа өөр нэгэн мэдээллийн одоо өөр нэгэн байр суурь нь бол сүүлийн үед Вашингтоны одоо байр суурь Анкориджийн энэхүү одоо яриа хэлэлцээний зөвшөлтслөөс одоо хазаах юм шинж тэмдэг илэрч байгааг бол онцолж байна. За өнгөрсөн оны 8 сард Аляскад болсон Путин Трамп нарын уулзалтаар хүрсэн харилцсан ойлголцлыг бол одоо барууны зүгээс за мөн Вашингтоны зүгээс бол хэрэгжүүлэхгүй байна гэдгийг Америкийн нэгдсэн улсыг бол Оросын одоо энэ удирдагч нарын ихүү шүүмжлээд байна. За гэхдээ Оросын байр суурь бол одоо өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. За Украины асуудлаар Орос Америкийн нэгдсэн улсын хоорондын одоо яриа хэлэлцээ бол тасалтаагүй цаашид ч үргэлжлэх болно гэдгийг бол Оросын эрх баригчдын ихүү давхар одоо илэрхийлээд байна. За тэгээд хамгийн гол нь Украины
тал Оросын нийслэл бол хот болон бусад томоохон хотуудад дроны цохилтоо эрчимжүүлээд байгаа энэ үед бол ийхүү Оросын албаны улсын эрх баригч нар Украинтай хэлэлцээ их асуудлаар мэдээлэл хийсэн нь бол яа харахгүй одоо олон улсын анхаарлыг бол татаад байгаа юм. За тэгээд яг энэ цохилтуудын тухайд хэлэхэд бол одоо ер нь бол Оросын төвийн хэсгийн хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрт Украины тал дроноор цоврал цохилт өгсөн. За үүний улмаас бол одоо түлшний хямрал нүүрлж болзошгүй юм нөхцөл байдал бол үндсэндээ Оросд үүсээд байгааг бол их сурвалжууд мэдээлж байгаа олон улсын. За Украины дроны цохилтын улмаас энэ сард Оросын бензин түлшний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25% буурч хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн учраас одоо түлшний хямралтай тэмцэхийн тулд дизель түлшний экспортыг хориглох асуудлыг тус улсын засгийн газар авч хэлэлцэж байгаа талаар Оросын албаны улсын шадар сайд Александр Новак ерөнхийлөгч Владимир Путинтай одоо захимаар уулзах үеэрээ бол одоо мэдгдсэн байна. За Александр Новак бол одоо үүсэж байгаа нөхцөл байдлаа амаргүй гэж бол тодорхойлсон. Гэхдээ хянаж болохоор гэж бол одоо үнэлсэн байна. За мөн их сурвалжуудын мэдээлснээр Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензин шатхууны нийлүүлэлтийн таслалыг бууруулах арга замыг бол тус улсын засгийн газар эрх баригч нар бол судалж эхлээд байгаа. За үүний дотор бензин шатхууны үнийн дээд хязгаарыг тогтоож зөрүүг нь төсвийн татаасаар одоо хаах. За тэрч бүхэл хэлийн чандаас гадаадаас одоо бас шатхуун импортлох хувилбарч одоо яригдж байгаа гэсэн мэдээлэлд бол гарсан байна. За үүнтэй холбоотойгоор Оросын олон бүс нутагт бензин, дизель түлшний борлуулалтыг одоо хязгаарлах юм арга хэмжээ бол авагдж байна. За Кремд гэхэд бол одоо бүр хувь хүмүүст бол түлш худалдаалахыг бүрэн зогсоогоод байгаа мэдээлэлүүд бол гарсан. За тэгээд түрүү хэлсэнчлэн одоо Путин мягмар гарагт хийсэн мэдээлэлтэй нутаг дэвсгэрийнх нь гүнд Украины одоо явуулж байгаа энэ агаарын халдлагуудыг тус улсын нийгмийг тогтворгүйжүүлэх зорилготой гэж үзэж байгаагаа бол Путин давтан илэрхийлээд байгаа юм аа. За ингээд дэлхийн тайван хөтөлбөрийн төгсгөлд энэ 7 хоногт Их Британий ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаас огцорч байгаагаа зарласан одоо энэ үйл явдлыг онцолж байна. За тэгэхээр даваа гарагт Их Британий ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаас огцорно гэдгээ мэдгдсэн. Тэрээр ерөнхий сайдын албан байрны гадна хийсэн мэдээлэлтэй хөдөлмөрийн намын удирдагчийн албан тушаалаас огцорч байгаа. Гэхдээ одоо шинэ ерөнхий сайд сонгогдох хүртэл ерөнхий сайдын үргээ гүйцэтгэнэ гэдэг бол мэдгдсэн юм аа. За өдгөө 63 настай Кир Стармерийн хувьд 2024 оны 7 сард явагдсан сонгуульд хөдөлмөрийн намыг үнэмлэхүй ялалтад хүргэж 14 жил үргэлжилсэн консерватив намын одоо энэ давмгай байдал засаглалд бол цэг тавьж чадсан бас юм чадвартай бол улс төрч. За гэвч тэрээр албан тушаалаас огцорхоор одоо зарласнаар Их Британи улс сүүлийн 10 жилийн дотор 7 дахь ерөнхий сайдынхаа нүрийг бол үзэхээр болж байна. За мөн тэрээр дээрх хугацаанд Дэвид Кэмерон, Тереза Мэй, Борис Джонсон, Лиз Трас, Риши Сунак нарын одоо араас парламентын бүрийн эрхийн хугацаагаа дуусгалгүйгээр огцорч байгаа 6 дахь ерөнхий сайд бол болж байна. За түүний огцрох болсон шалтгааныг бол Элдэв Дуйлан Шууган за мөн 5 дугаар сард болсон орон нутгийн сонгуульд одоо хөдөлмөрийн нам бол муу үр дүн үзүүлсэнтэй холбоотойгоор одоо намын дотроос ялангуяа сайд нарын дундах одоо энэ хавчлаг дарамт шахалтаас болж одоо энэхүү огцорхоор болсон гэж бол их сурвалжууд мэдээлсэн. За Кир Стармерыг залгамжлах өндөр магадлалтай байгаа одоо улс төрчөр бол Энди Бьорн хэм нэрлэгдэж байгаа. Тэрээр өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт болсон Их Британий парламентын нөхөн сонгуульд ялалт байгуулсныхаа дараагаар одоо Кир Стармерыг огцорхоо зарласнаас хэдхэн цагийн дараагаар л одоо парламентын гишүүний тангараг өргөж одоо аль биесээр гишүүн болсон байгаа. За тэрээр Стармерийн мэдээллээс хэдэн цагийн дараагаар одоо бас мэдээлэл хийсэн. Тэрээр ерөнхий сайдаар ажиллах хүсэлтэй байна гэдгээ бол аль биесээр илэрхийлж за засгийн эрх мэдлийг нэмэх зэгцтэй хариуцлагатайгаар шилжүүлэхийг бол уриалсан байна. За тэгвэл эрх баригч хөдөлмөрийн намын одоо үндэсний гүйцэтгэх хорооны зүгээс дараагийн одоо ерөнхий сайдад нэр дэвшигчдийг ирэх 7 дугаар сарын 9-ний өдөр тодруулахаар болсон гэдгийг бол одоо бас аль биесээр мэдэгдсэн байгаа. За энэхүү одоо дараагийн ерөнхий сайдаар тодорч магадгүй байгаа Энди Бьорн хэмээх улс төрчийн тухайд гэвэл тэрээр Английн одоо өмнөх ерөнхий сайд Тони Блэр, Гордон Браун нарын үед бол сайдын албан тушаал хашиж байсан. За одоо 56 настай ийм улс төрч байгаа. За тэрээр одоо саяхны хүртэл Их Британий Манчестер хотын одоо даргаар бол 9 жилийн хугацаанд бол ажилласан байгаа юм аа. За тэрээр одоо их Манчестерийн захирагч байх хугацаанд бол одоо
улс төрийн болон одоо бусад салбарын элитүүдийн одоо энэ хайхрамжгүй байдал, аж үйлдвэрийн уналтын тухай сэдвүүдийг бол хүндж байсан. За тэгээд хөгжлөөр хоцорсон хойд бүсүүдэд бол одоо өргөн улс төрийн дэмжлэгийг бол олж авсан юм хүм байгаа юм аа. За тэгээд ямар ч байсан дараагийн ерөнхий сайдад нэр дэвшигчд бол эх сарын 9-ний өдөр тодорхойр болоод байна. Та бүхэндээ энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас томилон танилцууллаа. Дэлхийн тойм хөтөлбөр өндөрлж байна. Анхаарлаа татсан баярлалаа.